Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бидний өнөөдрийн хичээлийн сэдэв уран зохиолын хийг дуурайн бичих. Бид энэхүү хичээлээр эхийн бүтэц хэв маягаас сонгон уран зохиолын хийг бичих чадхад суралцах нэ. Эхлээд бүгдээр хамтдаа дуурайн зохиох гэж юу вэ гэдгийг авч үзье. Дуурайн зохиох гэдэг нь бэлэн байгаа их зохиолын бүтэц хэмэл дүр төрслөл, найруулгын өнгөсийг загвар болгон авч өөр агуулгаар баяжуулан бичгийг хэлнэ. Энэ нь хуулбарлах биш, харин тухайн зохиолчийн урлагийн нэвтэрч бичих арга барилд нь суралцах үйл явц юм аа. Найруулга зохион сайтай хийг дуурайж бичих нь их зохиол сурахад их төхөмтэй. Эхийн бүтэц хэв маяг бичлэгийн хэлбэрийг сайтар ажигласан үндсэн дээр бичиж буй зүйлийн онцлог нийцүүлэн хэлбэр хэв маягийг өөрчлөн дуурайж бичиж сурах хэрэгтэй. Дуурайж бичих нь цаашдаа амжилттай зохиож бичих суурь болдог байх нэ. Тухайн зохиолын хэлбэрийг яг барилгын суурь багна гэж бодвол сэдэв, дүр, үйл явдлыг тэр барилга доторх тавилга дотоод засаж чимэглэл гэж төсөөлнө. Бид Д нутагт орж зохиолчийн барьсан байшинг нураахгүйгээр доторхыг нь өөрсдийн хүснээр тохижуулж байна гэсэн үг юм аа. Дуурайн бичих нь тухайн зохиолчийн сэтгэлгээний хэв шинжид нэвтэрч буй хэрэг юм. Сайн дуурайн бичих нь их зохиолоо санагдуулах боловч агуулгын хувьд цоошин байх ёстой байдаг.